Hi. За сайн уу манайхаа. Өнөөдөр би та нарт маш гоё юм уншиж өгнө. Тэгээ та нар чихээ тавиад сонсоорой. За энэ болохоор штэ хостой хүмүүсийг хооронд нь илүү дотн суулдаг, илүү дурлуулдаг тийм зүйл. Хосгүй хүмүүс магадгүй хостой болно. Гоё нөө. За тэгээд эхлэе. Нуршлахгүй шууд ярианд орцгоё. За хосуудыг хооронд нь улам дотносуулдаг 36 асуулт гинэ. За орчлон ярив. Хэдэн жилийн өмнө New York Times сэтгүүлд Менделийн катроны судалгааны ажилд үндэслэн хин нэг өөртөө дурлуулахыг хүсвэл үүнийг хийгэрэй гэсэн нэртэй нийтлэл гарсан юм байна. За энэ судалгааны гол зорилго нь болохоор хүмүүсийг нэгэнд нь дурлуулах бус харин илүү ойр дотн болоход туслах байсан бөгөөд үүнд зориулж Катрон шинжлэх ухааны үндэслэлтэй 36 асуултыг бэлдсэн байна. За ингээд туршилт хийсэн байна. За энэ туршилтад эсрэг хүйсний хосууд биш ийм хүмүүс оролцсон байна. Stonebrook их сургуулийн оюутнууд оролцсон юм байна. За тэгсэн чинь ингээд 36 асуултыг 12-оор нь 3 хэсэгт хуваагаад 15 минутын дотор нэгнээс асуугаарай гэдэг даалгавар өгсөн байна. За тэгэхэд заавал 12 асуултад бүгдэд нь хариулах албагүй. 2-2-оор хуваагдсан оюутнууд бүгд эсрэг хүйстэн байж бас таараагүй байна. Зарим нь эмэгтэй, зарим нь эрэгтэй, зарим нь эрэгтэй гэд ингэж таарсан юм байна л та. За тэгээд туршилтын үр дүнд өмнө нь нэгнээ таньдаггүй байсан хүмүүс илүү дотн болоод зогсохгүй бүр гэрэлсэн байна. За ингээд эдгээр асуултуудыг найз нөхдийнхөө холбоог гүнзгийрүүлэхэд ч ашиглах боломжтой хэмээн Эллен Айрон гэдэг эмч дүгнсэн юм байна. За асуултанд заавал хариулах шаардлагагүй гэдгийг бас санаарай. За тэгээд та нар ингээд хостой хүмүүс нь яг их нэртэйгээ нөхөртэйгөө ингээд хоёулахнаа суужгаад энэ асуултуудыг нэгнээсээ хариулаад хамгийн гол нь чин сэтгэлээсээ хариулаарай заа юу. За тэгээд асуултуудыг явуулж эхэлье. Хосгүй хүмүүс байсан ч гэсэн зүгээр хоорондоо найзууд байсан ч гэсэн нэгнээсээ энэ асуултуудыг асуугаад илүү нэгнийгээ таньж мэдэх, илүү найзынхаа холбоог бат бих болгох тий. Хостой хүмүүс бол нэгнийхээ хайр сэтгэлийн харилцааг бүр илүү сайхан дотн гүнзгий бат бөх тасардаггүй алтан утас ойцсон юм шиг тийм болгоорой. За эхлэе. 1-р асуулт. Та нар хариулахад бэлдэж байгаа биз? Дотроо бэлдээрээ дотроо гоё зүйл бодоорой. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ гэдгийг санаарай. За гэд ямар хэлж үтэй. За sorry. За 1-р асуулт. Ямар ч хамаагүй хүнийг оройн хоолнд урь гэвэл чи хэнийг урих вэ? За та нар ингээд зогсоож байгаад асуултуудаа асуугаад яваарай. За 2-р асуулт. Чи алдартай болохыг хүсдэг үү? Ямар салбарт алдартай болохыг хүсэж байна вэ? За 3-р асуулт. Хэн нэгэн рүү залгахаас өмнө ярих зүйлээ боддог уу? Тийм бол яагаад? 4-р асуулт. Чиний хувьд төгс өдөр гэж ямар өдрийг хэлэх вэ? 5. Хамгийн сүүлд хизээ өөртөө зориулж дуулсан бэ? Бас хэн нэгэнд зориулж? 6. Хэрвээ чамд 90 нас хүртэл амьдрах боломж олдож сүүлийн 60 жилийн хугацаанд 30 настай ой санамж эсвэл 30 настай биеийг хадгалж үлдэх сонголт хий гэвэл чи алийг нь сонгох вэ? 7. Чи өөрийгөө ямар үхлээр үхнэ гэж төсөөлдөг вэ? 8. Надтай төстэй 3 зүйлийг нэрлээрэй. 9. Чи юунд илүү талархдаг вэ? 10. Өөрийн хүмүүжилд ямар нэг зүйл өөрчлөх боломж олдвол юуг өөрчлөх вэ? 11. 4 минутын хугацаанд өөрийн амьдралын түүхийг хамтрагчтай боломжоор ярьж өгөөрэй. 12. Өглөө сэрэхдээ гайхалтай чадвартай сэрэх боломж олдвол ямар чадварыг сонгох вэ? 13.
Хэрвээ шилэн бөмбөлөг таны ирээдүйн амьдралын талаар эсвэл өөр нэгэн зүйлийг талаар үннийг хэлнэ гэвэл юу асуух байсан бэ? 14. Аль дээр үеэс хичээллэхийг хүсэж байгаа зүйл бий юу? Яагаад одоо хүртэл хичээллэхгүй байна вэ? 15. Амьдралын танд хамгийн том амжилт юу вэ? 16. Нөхөрлөлт юуг илүү үн цэнтэй гэж үздэг вэ? 17. Хамгийн үнэтэй дурсамж тань юу вэ? 18. Аимшигтай дурсамж таны амьдралд байгаа юу? Тийм бол юу вэ? 19. Хэрвээ та тун удахгүй нас барахаа мэдсэн бол амьдралдаа юуг өөрчлөх вэ? Яагаад? 20. Таны хувьд нөхөрлөл гэж юу вэ? 21. Дассан сэтгэл болон хайр таны амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? 22. Хамтрагчийнхаа 5 давуу талыг нэрлээрэй. 5 шүү. 23. Танай гэр бүл хэр халуун дулаан уур амьсгалтай вэ? Таны хүүхэд нас бусдаас илүү аз жаргалтай байсан гэж та боддог уу? 24. Та ээжтэйгээ ямар харьцаатай вэ? 25. Бид гэсэн тодотголтой 3 баталгаа хэл. Жишээлбэл бид хамтдаа энэ өрөөнд тухтай байна гэх мэт. 26. Өгүүлбэрийг дуусга. Надад хуваалцах хүн хэрэгтэй байна. 28. Хамтрагч тань таны талаар юуг заавал мэдэх ёстой вэ? 28. Төдийлөн танихгүй хүндээ огт ярихгүй сонирхдаг зүйлээ хамтрагчдаа үнэнчээр хэлээрэй. 29. Өөрийн амьдралын хамгийн ичгэвтэр зүйлийн талаар яриарай. 30. Өөр хүний өмнө та хизээ хамгийн сүүлд уйлсан бэ? Харин ганцаараа. 31. Хамтрагчийн тань юу танд таалагддаг талаар түүнд хэлээрэй. 32. Шуглаан болгож болохоор чухал зүйл бий юу? Хэрвээ тийм бол энэ юу вэ? 33. Та нас барах гэж байгаа бөгөөд огт юу ч хэлж чадахгүй байгаа. Энэ тохиолдолд та ямар үг хэлээгүйдээ илүү харамсах вэ? Яагаад одоо хүртэл хэлээгүй вэ? За 34. Танай байр шатаж та гэр бүл гэрийн тэжээвэр амтнаа аварч чаджээ. Эцэст нь танд гэрээсээ ямар нэгэн цор ганц бит зүйл авах боломж олдвол та юу авах вэ? Яагаад? 35. Гэр бүлийн танд гишүүний хэний үхэл таныг илүү сэтгэл санааны хямралд оруулах вэ? Яагаад? 36. Өөрийнхөө асуудлын талаар хамтрагчтай ярьж хэрхэн шийдвэрлэх байсан талаар үзэл бодлыг нь сонирхоорой. Мөн түүний асуудлыг ч сонсож оронд нь байсан бол хэрхэн шийдвэрлэх байснаа хэлээрэй. За ингээд 36 асуултын турш хамт байсанд баярлалаа. Тэгээд хостойгоо, найзтайгаа хэн нэгнтэй илүү дотн болсон уу, хэн нэгнийг илүү сайн таньж мэддэг болсон уу, хэн нэгний талаар илүү сайн гүнзгий мэдээлэлтэй болсон уу. Тэгээд энэ 36 асуултын хувьд аль асуулт нь таныг хамгийн их гүн бодолд оруулсан бэ? Аль асуулт нь таныг ухаалд хүргэсэн бэ? Аль асуулт нь хийж чадаагүй зүйлээ хийхийг хүсэхэд хүргэсэн бэ? Тэгээ энэ талаар та нар маань комментэд бичиж үлдээгээрэй. Санал сэтгэлдээ хуваалцаарай. Бас би нэг дөнгөж эхэлж байгаа учраас миний юу таалагдахгүй байна? Миний юу таалагдж байна? Миний ярианаас ер нь юу нь буруу байна? Ер нь миний энэ бичлэг, яг энэ бичлэг маань маш их асуултын бичлэг болоод хувирчлаа. Уг нь 36 асуулт байсан чинь би сая нэмээд нэлээд олон асуулт асуучлаа. Тэгээд та нар маань миний талаар бас энэ комментэд бичиж үлдээгээрэй. За таалагдж гинүү, таалагдахгүй байна уу? Таалагдахгүй бол юу таалагдахгүй байгаа, таалагдж байгаа бол юу таалагдж байгаа. Бүгдийг бичиж үлдээгээрэй. Зааяа. Тэгээд би санал шүүмжлэлийг маш сайн сонсноо. Тэгээд санал шүүмжлэлд ер нь дуртай хүмүүс дутуу, буруу, алдаатай зүйлээ засаж залруулахыг хичээх
оролдох дуртай хүн байгаа. Ер нь алдаанд их дуртай хүн байгаа. Тэрийгэ засаж залруулах дуртай учраас асуудалд бас их дуртай хүн байгаа. Асуудлыг шийдвэрлэж чаддаг хүн учраас. Bye bye. Ямар тэнийгийн яа би ярьж ирсэн амар тэнийг за яа өмнө дүүх за яа би сая бараг 30 минутын хугацаанд ярьсан 30 минутын хугацаанд бэлдсэн тэгснэ энэ гэрлээ асаагүй байвал яах вэ? Tweet short хоггиж энэ гэрлээ ингээ асаахаар шаал ондоо за Don't get on try. Бушаал ондоо гот дээ.